хариулахгүй гэж болно. Шинэ үндсэн хуулийнхаа 22 жилийн сайхан тэмдэглэлээ шүү дээ. Тэгээ өөрөө шинэ үндсэн хуулийг баталсан гишүүдийн ардын их хурлын депутатуудын нэг. Тэгээ яг нөгөө урд нь явж үзээгүй замаар замж үзлээ л дээ. Социализмын 70 жил одоо сайнтай муутай олон юм болсон байх. Тэгээ нөгөө явж үзээгүй зам учраас алдсан онсон юм бол их гарсан. Тэгээд нэг явчаад за одоо л нэг улс орноор бодож штэ. Арчилсан нам сонгуульд ялаад одоо ингээд яагаад байгаа гэдгээсээ илүү энэ чи хүний нэг амьдрал би бол 23 таа байсан. 89 онд сургууль төгсөж ирээд тэгээ ажилд орж исэн. Өнөөдөр би 47. Тэгэхээр миний амьдралын хамгийн идэвхтэй 24 жил 23 жил ингээд өөрөө чи хэлсэн хугацаанд өнгөрчлөө л дээ. Тэгээ энэ хооронд Монгол улс энэ дэлхийн нийтийн жишгээр л амьдрах гэж байгаа. Бид нар шинэ дугуй зохиогоогүй. Тэгээ энэ хооронд бол алдаж онсон зөндөл юм байгаа. Одоо ингээд хүмүүс бол нэг ингэж явах юм байна гэдэг багцаа авчлаа шүү дээ. Тэрний эхний жилүүд л арчилсан намыг засах хэрэг барьж байгаадаа таарч байгаа. Бид ч бас хангалттай сургалтанд суулаа шүү дээ. Одоо улс төрийн намын хувьд. Тэгээ одоо нэг явах замаа ингээд харцсан. Одоо бол хоосон ярих биш бүтээх улсуудыг ард түмэн одоо зөв гэж үзэж шүү дээ. Үндэсний хөгжлийн цогц бодлого гэдэг юм бол таны өнгөн дээр бүр таны үзэл бодолд бол их нэлийн ойр байна гэж би хараад байгаа л та. Одоо энийг бодох цаг болсон. Та түрүү ярьлаа ш. Одоо л холыг харж байгаа. 50 жилээр шийдэг юм 100 жилээр шийдэг юм. Энийг харах хэрэгтэй тийм ээ. Хэрэгтэй бөгөө зайлшгүй. Ягаад гэхээр бид одоо хүртэл бас хэлбэрдэж явж ирсэн байгаа. За одоо манай хүчин төгөлдөр байгаа ерөнхийлөгч асан намбарын их хоёрын үед тэр хүний өргөж бариад их хурл батлаад явж байгаа бичиг баримт байна. Тэр бол одоо хитрхи өөдрөг үтсэн байгаа. 2021 онд Монгол улс мэдлэг суурилсан эдийн засгтай улс болно. Бид бол уул уурхаас хамааралгүй болно гэж. За өнөөдрийн байдлаар явах юм бол тэр бол бүтгэ байсан. Тэгэхээр бид нар одоо бүтэхгүй зорилго тавиад тэрийг биелүүлнэ гэж явахын оронд за хамгийн эхлээд энэ нэг дотооддоо юм хийдэг болъё. Мэдээж одоо сайн зорилтууд байж болно. Мэдлэг суурилсан эдийн засаг нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн $50,000 шиг юм зорилго байж болно. Гэхдээ өнөөдрийн бид тэр нэг гигэн сайхан социализм, коммунизм төлөө гэдэг зорилго бидэнд хэрэггүй. Бидэнд өнөөдөр хүн шиг амьдрах л орчин хэрэгтэй. Сумын төвдөр амьдрч чинь, аймгийн төвдөр амьдрч чинь, нийслэлд амьдрч чинь ялгаагүй л ижил орчин бүрдүүлэх ёстой. Тэр нь стандарттай. Тэр нь одоо хасах 40 градусын хүүтэнд гарч бийсдгүүл болох. Ийм юмнасаа л ажиллаа эхлэхгүй бол хит өндөр нисээд иж болохгүй гэж үзээд хэсэг гişүүд өргөн бариад тэгээ манай улс ер нь хөгжлийн аль замаар явах юм. Хоёрдугаарт улс төрийн намуудын хариуцлагын тухай асуудал байгаа. Нэг бол бүх юм хувийн өмч байна. Нэг бол бүх юм улсын өмч байна гэдэг юм. Нэг бол нэг их найт төгрөгийг халамжинд тараа, нэг болохоор огт тараахгүй бүгдийг үйлдвэрлэж шилжүүлнэ гэдэг ингээд нөгөө хит өндөр туушрал байна шүү дээ. Өнөөдөр ерөнхий сайд бол нэг их найт төгрөгийг үйлдвэрлэж зарцуулна. Төрүүчийн ерөнхий сайд бол нэг их найт төгрөгийг халамжинд зарцуулсан. Одоо тэр өөрийн төлж явна шүү дээ. Тэгэхээр ингэж туушрдаггүй байхын тулд аль ч намд гарсан хүлээн зөвшөөрөөд зайлшгүй хэрэгжүүлдэг. Нэг энэ дунд нэг уулзах цэг байна дээ. Тий. Тэр уулзах цэгийг зааж өгчэй гэж. Дунд хугацааны урт хугацааны аль нь ч гэсэн. Тий, одоо ямар хугацаанд байх намаагүй. Монгол улс бол нэг ийм коридороор явна. Танаа нам яллаа гэд энэ коридороос гараад явчих болохгүй. Баруун тийш нь. Танаа нам яллаа гэд зүүн тийш нь гараа явчих болохгүй. Энэ коридортод байна. Энийг бүх намууд
дагал нь биелүүлэх үүрэгтэй. Энэ дотор засгийн газрын мөрийн хөтөлбөрөөр зохиох ёстой. Яагаад гэвэл хэд савлсны бурууг ард түмэн хүлээж байгаа. Энэ нөөрэ хөгжлийг үүсгэж байгаа хэлбэр болчиход байгаа. Хөдөөрөөгөө хандсан их том бодлого явж эхэллээ. Одоо 14 онд ч олон зүйлүүд гарах нь байна. 16 онд одоо юу агуулна гэж хэл байна. Наадах руу ч бас ухамсартайгаар орцсон байхгүй. Хүссэн үсээгүй орж байгаа. Наад бодлого орч. Яагаад тэгэхээр 2003-аас 2013 оны хооронд сүүлийн 10 жил Улаанбаатар хотод 423 мянган хүн шилжиж ирсэн байна. Улаанбаатар хот бол 400-аас 500 мянган хүн зориулсан хот. Тэр социализм үед байгуулсан дэд үс яг хэвээрээ нэг ч цахилгааны станц нэмээгүй. За зам бол жоохон нэмэгдсэн байх. Барилга башаа хэвээрээ. Гэтэл нэг Улаанбаатар дээр нөгөө Улаанбаатараар буучиж шин. Тэгэхээр энэ утаа өнөр одоо бүх төгжрөл зовлонч үүсэж байгаа. Угаасаа энэ хотыг тэгж төлөвлөөгүй. Гэтэл яагаад ирж буусан бэ гэдэг асуудлыг харахаар за сумын төвд нь Улаанбаатар шиг нөхцөл алга. Одоо хүүхдүүд нь сайн сургууль яваад аймгийн төвд алдаг оног байна. Бид хөдөөгийн бодлогыг сүүлийн 20 жил хайсан учраас ялангуяа хөдөөний энэ орон сууцны бодлогыг урд нь ч байгаагүй л дээ. Тэгэхээр Улаанбаатар өөрөө сорон зулчаад байгаа магнит. Наашаа ирцгээ. Энд ирэхээр утаагүй зуух 90% нь улс төрчид өгч байна. Энд ирчүүл одоо юу гэдгийг сайн багшаа сургууль сууж байна гэдэг. Энэ бодлого буруу байсан учраас одоо нөгөө шин сумын төвийн шинжил гэдэг бодлого аймгийн төвийн орон сууц аймгийн төв болгон хот болно. Хотын 1000 айлын орон сууцыг дэд үтсийн улс таанч гэдэг юм уу. Одоо аймаг сумын моргожийг хүүгийн буруулах тухай ярьж байна. Хотод байр авснаас хөдөө байр авсан хямдхан төлөх гэдэг ш. Сарын төлбөр нь. Ийм маягаар эдийн засгийн аргаар хөдөог дэмжийе. Тэрэн дотроо сумын төвийг дэмжийе. Тэгээд 16 он гэхэд 100 сумын төв бол одоо тоглог аж амьдралтай болно. Таны удирж байгаа парламент бол одоо та ангийн дарга шүү дээ гэж бодоход ер нь өөрийнхөө парламентыг аль хэрэг дотроо бодож явдаг бас хайртай л байгаа шүү дээ ер нь үнэхээр. Энэ 76 хүнийг Монголын ард түмэн сонгосон. Хүмүүсийг андуураад идэгэн. Хамгийн ухаантай, хамгийн ёс зүйтэй, хамгийн лаг хүмүүсээ сонгож явуулсан гэдэг. Тийм буруу ойлголт байж болохгүй. Манай 76 бол Монголын нийгэм одоо ямар вэ? Тэрний тусгал байгаа. Тэгэхээр энэ дотор бол хинч байж болно. Шахлахгүй улсууд байна. Хичээлээ тасалдаг хүүхэд байна. Хичээлдээ хоцордог хүүхэд байна. Энэ тэр хүмүүсгүйгээр байж болохгүй нэг хэсэг улсууд байна. Одоо нэг уламжил байна шүү дээ. Нөгөө уртлынхаа 20 жилийнхаа уламжлыг авч явах. Эсвэл шин залуу хүмүүсийн төлөөлөл байна. Тэр залуу хүмүүс манай нийгмийн 40% эзэлж шүү. Тэр хүмүүсийн төлөөлөл орж ирж байгаа ингээд ерөөсөө байж болох л комбинац байгаа. Дээр нь энэ хүмүүсийг би өөрөө ингээд цуглуулаагүй бүгд өөр өөрийн түүхтэй өөр өөрөөр сонгогдож гарч ирсэн. Өссөн үсээгүй үндсэн хуулийн дагуу энэ 76 хүн Монгол улсын хуулийг гардаж гаргана. Тийм учраас нэг л өндөр хүмүүс сонгоцсон юм шиг өндөр шаардлага тавихаа бас манай иргэд болох хэрэгтэй. Өөрсдөө сонгосон. Тийм ээ. Тэр цагтаа ирэхгүй байгаа гишүүнийг өөрсдөө сонгосон. Би сонгоогүй шүү дээ. Би бол одоо юу гэдэг нь Сүхбаатар дүүргийн гишүүнээ сонгосон. Ган төмөр гэдэг гишүүнийг. Гишүүн амар жаргал гэдэг гишүүнийг. Бусдын бол хин нэгэн л хүн сонгосон байж таараш. Би зүгээр таныг бол маш их цаг барьдаг гэж сонссон. Их цаг барьдаг хүнд бол ингээд нэг овон цоон байх жахан өөртөө тэртэл байдаг байх та. Мэдээж хэцүү. Одоо 30-аас доош минут хүлээж үзээгүй. За 30-аас дээш л хоцроо штэ. Тэгээ сая хурууны нэвтрүүлэх гэсэн эсэргүүцээд доош нь дарчлаа штэ. Өөрөөсөө би их хурлын дарга шүү дээ гэж бодохоор энэ бас нэг арай л нэг
их л хөсөн үсээг л одоо нэг холыг харахаас өөр замгүй. Яг гоо гишүүн байхдаа бол их амар. Тийм л. Би саналаа хэллээ. Тэгээ олонхороо шийдлээ. Миний хувийн хариуцлага бол бага байгаа. За дарга болчхоор гишүүн шиг тийм эрхчлөө алга болчихж байгаа. Юмыг гишүүн байхдаа би нэг талаас нь хараад одоо юу гэдгийг арчилсан намын үзэл баримт таалж ивэл тэрийг зөв гэж үзээд сэтгүүлээд ийм хуультай. Одоо бол би бүгдээрнгийнх нь байр суурийг сонсож байгаа. Бүгдийн тооцохоос өөр аргагүй. Аль намаас гарч байгаа санал байгаа нь сонирн биш. Тийм. Юмаа сайн гаргахын тулд бүх талын төлөөллийг үгийг сонсож тэгээд энэ дотроос консенсусыг олж гаргана гэдэг л бол энэ ажлын онцлог нь. Цаавар сургууль дахь онц сурдаг бүр залуу байсан л гэсэн үг л дээ. Зүгээр таныг магтж байгаа юм шиг. Тэгээд тэр бас нөлөөлж байгаа шүү дээ ер нь бол тийм ээ. Онц сурдаг гэсэн юм. Тий. Харилцаж байна. Залуу зохион бүтээгч гээд тэмцээнд хот руу ирж оролцож барьж исэн л да. Тэгээ одоо энэ залуу тесттэй ордонд юм төвлөрч явагддаг байсан. Тоонд физиктэй сайн. Тэгээ сониуч энэ ариад яагаад дуурдаг, энэ пенз яагаад дуурдаг юм ингээд сонирхоод яваад идэг байсан. Тэгээ одооны хүүхдүүдэд тэр зүйлийг идэвхжүүлмээр байгаа. За залуу техникчд ордон алга болцсон. Одоо буцаах тухай ярьж байна. Бүх сургууль сумынх вэ нүү, аймгийнх вэ нүү, хотынх вэ нүү ялгаагүй дугуулan маягаар энэ хичээлийг оруулахаар би бас санаачлаад явж байгаа. Энэ дэлхийн хүүхдүүд ямар лаборатори, ямар одоо төхөөрөмж дээр ажиллаж техник сэтгэлгээ хөгжүүлж байна. Яг тэрийг л авчрая гэж. Тэгэл дэлхийн хүүхдүүдтэй л өрсөлдөх 20 жилийн дараа тэр хүүхд чинь ажил дээр гарна шүү дээ, сургуулиуд төгсөөд. Гэтэл яхаар Английн, Америкийн хүүхдүүдийн өнөөдөр хичээлээс гадуур хийж байгаа тэр техникийн боловсролыг бид нар авч болохгүй гэж. Тэгжээч адилхан өрсөлдөнө. Улс орныг бол инженерүүд нь авч явдаг гэдэг би хатуу итгэлтэй. Одоо яагаад гэвэл энэ инженерийн боловсрол гэдэг юмда анхаарлаа хандуулсан улс хөгжиж байна. Өнөөдөр нийгэмд хэн үнэлэгдээд байна? За зохиолчд их үнэлэгдэж байгаа шиг байгаа. Бөхчүүд их үнэлэгдэж байна. Дуучид их үнэлэгдэж байна тийм. Нөгөө инженерүүд таа байна. Бид инженерүүдээ дээш нь гаргаж ирэхгүй бол улсын хөгжил бол явахгүй. Бид өөрийнхөө инженерүүдэд сайн цалин өгөхгүй бол хүний инженерийн хийсэн юмыг л хөдөлж явна. Тэгээд эдийн засгийн сэргээх боломжуудад 16 он хүртэл би нөгөө юугаар л ирж л хуулиараа л ирж байна. 16 хүртэл аль хэр байна юм? Манай эдийн засаг хэтэрхий түүхэн эдийн үнээс хамааралтай болчиход байгаа юм. Тэгэхээр энэ түүхэн эдийн үнээс хамааралтай болсон хамаарлаа багасгаж сайхан бэлгийн бодож олсон нэр томьёолд солонгоруулах гэдэг үг хэрэглээд байгаа юм. Солонгол 7 өнгөтэй. 7 тулгууртай эдийн засгтай болъё. Одоо манайх уул уурхай гэдэг ганц тулгууртай. Ганц одоо хөлтэй хүн явж болдгоотой адилхан энэ уул уурхай үнэнгууд болохоо бичээд байна. Тэгэхээр 2 дахь, 3 дахь, 4 дахь, 5 дахь энэ солонгийн 7 өнгөө солонгоруулад аялал жуулчлал одоо юу байдгийг. Уул уурхай унахад нөгөө хэд нь улс орныг хэвийн чирээ явуулдаг ийм эдийн засгтай болёо. Гэхдээ одоо сайн муугаар хэлүүлсээр гоод оюу толгой гэхэд оны энэ өнгөрсөн онд гэхэд талд нь ажиллаа шүү дээ. 700 сая долларын борлуулалт хийсэн байгаа. Тэрнээс одоо ашиг орлого татвар гэдэг бол тусдаа асуудал. Ирэх онд 2 тэрбум доллар болох гэдэг. Хэрвээ түүхэн эдийн өнөөдрийнхөөр бай, зэс алт мөнгөний өнөөдрийнхөөр байх юм бол. Тэгэхээр 2 тэрбум доллар гэдэг бол Эрдэнэтийг үржих нь 2. Үндсэндээ сүүлийн 80 жил Монголын нутагт байгуулагдсан тэр Оросынх байна уу, Англих байна уу дараагийн асуудалтай. Эрдэнэт үйлдвэр шиг дахиад нэг 2 үйлдвэр барьцсан л гэсэн үг. 5 толгой орох юм бол бас нэг 3 дахь 4 дахь үйлдвэр болно. Ингэж нөгөө улс орны эдийн засгийг чирж явдаг том локомотивуудаа
байгуулахгүй бол локомотивгүй баахан чирэгддэг ачааны вагонууд болчиход байгаа. Таныг бол мэдээ тийм чамбай хүмүүс ярьдаг юм бэл. Төрөмчөө мэднэгэд эрдэнтийн хаалганы гадаа зогсоос гэлдэг юм уу? Та хариулахгүй ч байсан болно. Тэр нэг дүр зураг үлдчихэд байгаа хүмүүст. Би бол тийм ширүүн хүн биш л дээ. Би бол зүгээр л ажиллаа хийж байгаа юм. Тэр үед надад төрөмчийг мэдэх үүрэг хуулиар байсан. Тэгээ мэдэх хэвээр. Үгэнд орохгүй, татвараа төлөхгүй, ажиллаа авахгүй байгаа улсуудыг олон хүний ажлыг авч ажил хийдэг хүнээр сольсон. Тэгээ тэрний нэг нь Эрдэнэт байсан. Том л болохоос жирийнлийн үйлдвэр шүү дээ. Тэр үед байсан хэд бидгийн 200 үйлдвэрийн нэг л байхгүй. Том учраас би тэрэнд өөрөөр хандах хэрэгтэй байна л дээ. Хүмүүс тэгж бодсон. Надад том жижиг ялгаа байхгүй. Ажиллаад хийж байгаа. Төрөмч орооныхоо даргын ажлыг хийж. Хуулинд юу заасан бэ? Тэр ялгааг л нэг ажил л байхгүй. Ажиллаад хийж яваа. Тэгээс их бол хүм муутадаа очиж хаалгыг нэвдэж ороогүй шүү дээ. Би зүгээр л ажиллаа хийжсэн. Би тэр үед бас зарга үсгсэн. Тэгтээ Оросд Эрдэнэт үйлдвэрийн 49% Оросууд хууль бусаар хөвчлөсөн байсан. Тэгээ би 97 онд зарга үсгээд явсаар байгаад 2002 оны өвөл Оросын одоо шүүхийн хамгийн сүүлчийн байгууллагын шийдэж улстай авсан байдаг. Тим замбрааг бол байсан 90-ад он бол. Тэгээ Оросын төрөмч орон шүүгцээр байгаа буцаагаад авсан бил. Нэрээ тийм байна. 90 онд энэ алдаа гарсан байна. Ийм мэтэр бол ажлыг бол цэгцэлж явсан. Энэ нөрөө хүмүүст их болдод бол одоо чирүүн хямсгар халдаж болдгоо хүнтэй ярьдгоо энэ гэдэг тийм имиж үүсгэсэн байх. Тийм бол биш. Би 2 удаа Уранга аймгаа сонгогдсон. Манай сонгогчд бол одоо тийм бишээр нь мэднэ. Сөрөг хүчний их хурлын даргын хувьд та юу гэж харддаг вэ? Ажлаас нь асууж байгаа шүү. Сөрөг хүч нь зайлшгүй байх хэвээр. Тэгтээ сөрөхийн тулд сөрөөд байх биш. Бүтээлч баймаар байгаа. Одоо хэрэгтэй хэрэггүй юм дээр их завсарлага авна. Ойлголцоод явчих болох юм дээр тэг тавина. Тэр бол одоо цагийн гар зураг. Үнэхээр хэрэгтэй юм дээр санал нийлж шийдэж байгаа маш олон асуудал байгаа. Тэгээ хүмүүс тэр санал нийлээд урагшаа явж байгааг нь харахаасаа илүү нэг удаа муудалцж байгааг нь хараад байгаа. Төрийн уран хүндрэлийг одоо арчилсан хүчнээс ч юм уу одоо ингээд гарчлаа. Гурван ингээд бай бид нар харъя бүр итгэл өгөөд үзье улс орноо гэсэн бодол төрийгөө сонгуулиуд яригдчихлээ шүү дээ. Яг ингэхэд бас нэг тийм өвөвс юм байна. Бас ажилд орстой юм байгаа. Бид гурвыг одоо ард түмэн сонгуулаар ирэх өгснөөрөө хожихол ёстой. Хоорондоо жижиг хэрүүл урал хийлгүүгээр өөр намын хүмүүс байсан бол бас л саадтай шүү дээ. Одоо зөвхөн үр дүнгээ харуулах ийм онцлог хүлээж байна. Ардан бол ерөнхийдөө хөөдрөг байгаа шүү дээ. Нэг тийм сандраад одоо хүй хаягаад байгаа юм байхгүй. Сая говалтан сонгуул дууслаа шүү дээ өчигдөр. Тэгээд сонгуулийн өмнө одоо ардын намынхны ярьсан ухуулгаар бол арчилсан намын нэр хүнд шаландаа унсан. Энэ сүүл засаг аваад одоо үн докторжуулах хөтөлбөр Чингис бонд гэж авах юм байхгүй. Манайх бол одоо баталгаатай ялна гэж ярьлаа шүү дээ. Гэтэл 20 жил улаан байсан. 22 жил ч юм уу. Хизээч манайхан сонгуульд ялж үзээгүй аймагт бүгдээрэнд нь яллаа шүү. Тэгээ энэ юу хэлж ийн гэхээр ард түмний бодит байдал бол одоо итгэлгүй. Ардын намынхны зураад байгаа шиг тийм харанхуй биш байна. Юмны үн өсөж байна. Доллар ханш өслөө. Эдийн засаг хүссэн шиг явахгүй байна. Хөндөрлөд байна. Гэхдээ ерөнхий чиг хандлагаараа бол эдийн засаг урагшилж байна. Энэ онд гэхэд 12.5% өсөлттэй биш. Дэлхий дээр 12.5% өсөлтөө эдийн засаг дахиж байхгүй. Бид нар болохоор нөгөө 17% өсөлтөө супер өсөлтөөгөө харьцуулаад бага байна гэдэг болохоос ш. Дэлхий дээр бол бид рекорд тогтоож байгаа ш. Тэгээ эх онд энэ онд ч гэсэн дутахгүй л дээ. Тэгээ ийм нэг 2.5 өсөлтөөгөр нэг 10 жил
доктортой явчих юм бол альт засаг нь гарсан Жашаа төрүүчийнхаа ямиг нэг үгүйсэхгүйгээр яваад байх юм бол ард түмний амьдрал бол мэдэгдэхүй сайжирна. Тэгэхгүй хоосон улс төрж бол одоо юу гэдгийг цалин дэтгэврийг 30%-аар нэмгээл боломжгүйг нь мэдсээр үжиж шаардаад байх юм бол энэ бол ажил биш л дээ. 30% цалин дэтгэвэр нэмэх боломж байсан бол нэмчихэл байлаа шүү. Тэгээ болохгүй байгаа учраас л болохгүй байгаа шүү. Таныг ерөөсөө муулддаг шүү. Их муулж ирнэ бичдэг юм шүү. Нөгөө муулуулах дуусчихгүй юу? 96-аас 2000 оны хооронд нөгөө муулж болдог бүх юмар муулцсан байхгүй. Одоо тэгээ дахиад муул ихээр юм байдгүй. Юм байд. Нөгөө юм давтаж өвчлөлтэй юм биш. Муулах юмгүй юм байл та муулах юмгүй. Тэр үед бол яг хөө зохиодог л байсан л да. Тий. Тэр үеийн шар сони яаж гардаг байсныг өөрөө бол гадарлах байх. Зүгээр зохион бичлэг бичдэг. Тий. Ингээл янз бүрийн одоо мэдээллийн савгчид олон болсон янз янз юм байх. Ингээл харж ирсэн чинь таныг юун дээр нэг фэйсбүүк юун дээр харваа нэг. Хамргүй хөрлөн дарах чиг нэг гамшиг чиг нэг утааны тухай нэг юм яжилтсан байсан. Та хариулахгүй ч байсан болно. Тийм. Утааг мэдрэхгүй байна гэд. Би асуулт ингэж асуусан. За. Утааг гамшиг болсонтой санал нээлж гэнэ үү гэж асуухгүй юу? Тэр чинь өөрөө би гамшиг гэж бодцоод таныг санал нийлэх үү гэж асууж шээ. Тий. Гэтэл юу гэж мушгсан гэхээр энийг бол чи утааг гамшиг биш гэж үзэж байгаа юм байна. Утаа өнөртдөг юм байна. Шилэн оргон дотор амьдэрдэг юм байна. Тэр их тэнгэрт нь утаа очдөг юм байна. Ингээд мушгаад ихэлсэн. Салхи бараа онсоо байх юм бол их тэнгэр нүд утаа шүү дээ. Ямар ч ялгаа байхгүй. Энэ хотод амьдарч байгаа хүн утаанаас зогтох ойлголт байхгүй. Тэгээ Улаанбаатарын онцлог бол ийм аяга байгаа. Энэ дотор утаа орчхоор ингээ гардггүй. Салхи байсан ч гардггүй. Нүүрс түлэх зайлшгүй шаардлагатай айл байж болно. Гэхдээ Улаанбаатарт биш. Дуртай газар очиж төлж болно. Энэ дөрвөн уулын дундаас л гарах хэрэгтэй. 3 дүүрэг нь хотын гадна байна. Тэр 3 дүүрэг чөлөөтэй Улаанбаатарын иргэн хаанч амьдарч болно ш. Заавал 4 уулын дунд утаа гарах бол буруу гэж бодож байгаа. Тэгээ тэр хүмүүс яаж амьдрах юм гэж асуугаад байгаа. Одоо амжиргаатай айлууд байна. Гэр оролт. Гэрээ байшингаа сайхан дулаалчаад тогоор халж байна. Дулаалахгүй болохоор их тог гараад нүүрснээс үнэтэй болчиход байгаа. Дулаалсан гэр дулаалсан байшин баг тог хэрглэж байна. Нүүрснээс хямдхан тусч байна одоо эсрэгээрээ. Тийм тохиолдолд яагаад хариуцлагагүй гэрээ дулаалдаггүй айлуудад хүчээр нүүрс өгөөд хүчээр утаа гаргаад байгаа. Энэ бол болохгүй. Нөгөө утаа гаргадгүй сая миний хэлдэг тэр гэр оролд байгаа хариуцлагатай айл байна. Эсвэл огт утаа гаргадгүй 9 давхар 5 давхрын айлууд байна. Энэ улсууд яхаар хордох хэвээр. 100 тарааж өглөө 90% улс даалаа ш. Мянганы сорилын сан улсын төсөв дэлхийн банк руу нийлж хагаад 400 мянган төгрөгийн 100-ыг 40 мянгаар зарлаа. За нэг хэсэг айл нь зараад идсэн байна. Тэгнэ. Үхрийн мах хүрсэн байна. За. Тэгээд нөгөө хуучин зуухандаа нүүрсээ төлөөл утаа сууж байна. Ийм улсуудыг би Улаанбаатараас албадан гаргая гэж байгаа. Тэр хүнд боломж өгснөө өгсөн. Утаа баг гаргадаг зуухтайгаа амьдрах. Гэтэл тэр хүн бол шунлын сэтгэлээр яасан биш. Хөрш айлыгаа утаагаар утаж тэгээ өөрөө ашиг олсон байна. Тэр хүн бол одоо 2-7 хоногийн дотор 100-аа буцааж авчих хэвээр. Манай гамшигын хуулинд утааг гамшиг гэж тооцдог юм байна. Гамшигын хууль 2000 оноос өмнө гарахад утаа гамшиг байгаагүй юм байна. Одоо ингээ гамшиг болцоод албатай гэхээр нөгөө хууль нь байхгүй. Би оюун сайд гамшигын тухай хуулинд утаагаа оруулаа. Утаа ийм үзүүлэлттэй болчих юм бол гамшиг. Одоо юу гэдгийг. Би хагасаа өдөр дарахаа орсон л да. Утаагүй байлээ. Тэгээ танах дандаа юм байдаг мөгөө засаг даргаас асуусан. Өнөөдөр чинь салхитай сайхан өдөр байна, утаагүй байна. Манайх утаатай болчдөг юм а гинэ. Тэгээ та нар яаж хэмждэг гэсэн манайд хэмждэг багж байгаа Улаанбаатар их шиг. 10% өсгөөр л утаатай гэж тооцдог гинэ. 10%. Тий. Улаанбаатарын хувьд тэр чинь цэвэр агаар байгаа байхгүй юу? Улаанбаатар бол
3-5 дахин давдаг ш нөгөө хортой байдсан. Тийм. Тэгэхээр дархан бол Улаанбаатартай харьцахад утаагүй. Та нар энэ утаагүйгээ ашиглаад манайх дарханд нүүж ирээ утаагүй байна Улаанбаатарынхаа. Дархны дулааны станцын хүчин чадал ахаад 40% байшин халааж чадж байна. Одоо байгаа хот чинь 60% юм байна. Тэнд дулааны илүүдэлтэй байна. Улаанбаатарт байшин барих гэхээр дулаан олдохгүй байгаа шүү. Тэнд дархны дулааны станцын өргөтгөл хийгдэж байна. Юу л барьж болж байна, байшин барьж байна. Тэнд уул алга. Бурхантай үндий чинь хөндөй учраас нэг салхи гаргаад аваад ирсэн юм. Ийм мэтэр бол улс даяараа хордоод яах вэ? Одоо зүгээр богдуулын өмнө талд Майдар хот шинэ нисхийн airport city гэдэг шинэ хотод төлөвлөгдөж шин 100 мод байна. Тий. Тэнд очиод байшин барихад бас л нэг хэсэг ачааллаа. Улаанбаатарт 2 хурдны зам барихаар ирж байна. Шинэ нисэх рүү явсан зам. Энэ туулын хурдны зам гэдэг. Тэгэх юм бол хүмүүсийн утаан дотор байгаад байхгүй. Хурдны замаар 10 минут 100 мод хот орж болж ивэл шинэ нисхийн хот Майдар хот руу очиж болж байгаа бол заавал энд утаа төгжрэлд уураа барай л байх ямар ч шаардлагагүй. Одоо 5 хантай айлын шалны халаалт байна. Солонгосоос ирдэг. 5 хантай айлын шалны халаалт 5 хантай айл чинь 25 квадрат юм байна. За тал нь орны дор ордог гэж үзэх юм бол 10 квадрат ч юм халаалт тавьчихад нүүрснээсээ бага мөнгө төлж шин. Тийм зэргийн халаалтыг манай цахилгааны эрчим хүчний систем дааж чадна. Ер нь бол Улаанбаатарын утааг арилгах хамгийн том арга бол энэ төрс солих байна. Одоо уул уурхай яам хятадын Sinopec-тэй гэрээ байгуулад 15 тэрбум куб метр нүүрснээс хий гаргадаг үйлдвэр арих гэж байгаа. Энэ 15 тэрбумын 10% нь Улаанбаатар утааг болж байгаа. 1.5 тэрбум куб метр газ Улаанбаатар жил болгон худалдаж аваад байх юм бол утааг бол. Тэрнээс одоо нүүрсийг хичнээн сайжруулад бол утаа бол арилгахгүй. Энийг газтай болчих юм бол хаанч хот барьж болж байгаа. Тэр хот руу газын турбаа явдаг болохоос нүүрс явах байчиж байгаа. Тэгээ энэ жижигхэн 5-10 мянган үнэтэй жижигхэн суурингууд манад юу л вэ газар л байна шүү дээ. Тэгээ эрчим хүчээ шийдээд замаа шийдчих юм бол ингэж шавлдаад байх ямар ч утгаа алдчих. Би нэг ядаж чадах чинээгээр энэ 4 жилд нэг энэ улсаа нэг ийм л зүг рүү хөтлөхээс нэг ийм л юм дутаж байна даа гэсэн нэг чухамхөө бодол танд бас байгаа да. Эргэж хариулж суудаг бас л юм байгаа шүү дээ. Яг хоо ажил тараад яахгүй шүү дээ. Нэг л юм байгаа. Дэлхийд даяар энэ утаа бүх юм чи явж нөгөө ажлын байр орон сууц руу очиж холбогдоод байгаа. Дэлхийд даяар энэ хүмүүс яаж амьдарч ийн гэхээр байр бол үнэтэй. Дэлхийд даяар үнэтэй байна. Цалингаараа байртаа болох тухай ойлголт байхгүй. Манай социализмд яадаг байсан гэхээр насан туршдаа мөнгө хоримтлуулж агаад тэтгэврт гарахаараа байранд ороод тэгээ одлого нас орчиж байна. Тэгэхээр ийм амьдрал бол буруу. Капитализм энийг бодоод олцсон байна. За чи сургууль төгслөө, ажилд орлоо. Чи сар болгон төлөх мөнгөтэй бол байранд ор. Байранда амьдарсаар байгаа л тэтгэвртээ гараад ингээл явцдаг. Энийг нөгөө моргэж, ипотек гэж гадаад үгээр нэрлэдэг байгаа. Ипотек гэдэг үгээр манай хуулинд орсон л да. Яагаад гэвэл нэг үгээр илэрхийлэхэд хэцүү. Үйл хөдлөх хөрөнгөөрөө барьцаалаад зээл аваад төлөх гэдэг ийм муртуг болчиход байгаа. Тэгэхээр ипотек нөө моргэж нөө Европ ипотек гэдэг, Америк моргэж гэдэг. Би энийг нэг мөрөөдөж ийсэн. Энийхээ эхлэлийг тавьсан 20,000 айл байранд оллоо. Одоо энийг Сумын Төв аймгийн төв рүү оруулах. Малчин хүн яагаад ипотекийн зээл авч болохгүй гэж орлоготой байна. Би ипотекийн хуулийн ажлын хэсэг 2 жил. Энд чинь 2 их хурал дамжиж гарсан хууль. Яг гардгийн даваан дээр Америкийн моргежийн хямрал болсон. Тэгээ Америк зөвлөгтэй байсан. Бид нар төслөөс мөнгөнд даадаг байсан. За манай алдааг давтваа танил гэж байгаа. Манай Америкийн улс төрчид
популизм хийсээр байгаад. Энэ нэг ядарсан хар арьстай, энэ нэг байнгын ажилгүй Мексик хоёр ягаад моргэж авч болдгүй юм. Өг гэсээр байгаад нөгөө урьдчилгаа төлбөрийг 0 болгоцсон. Нөгөө хэд нь баахан байранд ороод үн унангууд, байрны үн унангууд хайчаа явцсан, олдохоо байцсан. Яг манай нүүдэлч шиг. Ингэж л болдгоо шүү. Тэр 30% гэдэг бол тэр хүний төлөх хариуцлага байгаа. Тэгэхээр одоо манайхан бас яриад эхэлж байна. 30% өндөр байна, багасгах барья гэдэг. За лавл 0 болж болохгүй юм байна. Тэгвэл улстай яриа дампуурна. Тэгэхээр энэ моргэж гэдэг юм өөрөө малчин хүнийг авахд зориулж сар болгон төлбөр төлдөг Америкийн хуулийг бид нэр төлбөрийнхөө интервалыг хоорондоо тохирдгоор хийсэн. Тэгэхээр өнөөдөр малчин хүн моргежийн зээл авч болно. Тэгтээ шаардлага хангасан одоо дид үстэй байшинд авч болно. Миний хувьд бол манай улсын нэр хүнд бол дэлхийн давцанд олон улсын хэмжээнд бол их өндөр бахаа юм сайхан байгаа. Тэрийг хэмждэг нэгж байгаа. Чингис Бондын хүү манай улсыг хариуцлагатай зээлдэгч мөн үү хариуцлагагүй юу гэдгээр дэлхийн санхүүгийн зах зээл өдөр болгон хэмжээл явж байгаа. Бид нар 4.25-аар авсан одоо бол 5-6 болчлоо л да. Бас л хариуцлага муутай байна л хэлж байгаа. Гэхдээ энэ зээлийг төлөх үед хүүтэн төлөх үед бид бол сайн зээлгчийнхаа нэрийг авсан байх юм бол асуудал байгаа. Одоо хүмүүс манай өрийг л хоорондоо хөдөлж байгаа. Тэгэхээр бид нөгөө хөрөнгө оруулалтын хууль тэр нэг болохгүй утгагүй хуулиудаа бүгдийг зэгцлэн одоо гарах хуулиуд нь одоо буцаж үйлчилж хөрөнгө оруулагчийн эрх ашиг хөндөхгүй энэ болгон ч явсаар байгаа л манай улсын нэр хүндийг илэрхийлж байгаа. Тэрнээс Монгол сайн улс гэж дэлхийн 180 орны 180-уулаа үтсэн ч гэсэн сайн муугийн илэрхийл ердөө хүү байгаа. Монголын засгийн газар төгсөж байгаа Чингис Бондны зээлийн чинь хүү л байгаа. Сайн улсад баг хүүгүй. Одоо сайн улс гэдэг нь Америк 3А-тай улс шүү дээ. Тэр бол 0.1 хэдээр өгч шүү дээ. Бид бол нөгөө хамгийн муу улсуудаас арай гайгүй. Жилийн 4.25% хүүтэл улс. Манай улсын нэр хүн тэр. Өнөөдөр Харвын тэргүүн сарын одоо бэлэг сайхан өдөр их хурлын даргатайгаа ярьж орон даяар өргөн түмэндээ бас таны санал бодлыг сонсож байгаад бас бэлэгтэй байна. Их баярлж байна. Монголын ард түмэн өнөөдөр бас сарчны тэмдэглэж явахдаа их хурлынхаа даргын чин сэтгэлийн яриг сонсож байгаад их баяртай байна. Улс их орн маань 14 он сайхан болно. Уршаа сайхан байгаа да. Дэлгэр сайхан бидэрт их байна да тийм ээ. Тэгээ цагаан сар бол одоо манай гол баяруудын нэг л дээ. Тэгээд таны хамгийн сайн цагаан сар юу вэ гэж сая НТВ-гээр асууж байна л да. НТВ нөгөө морь жилтэй хүмүүсийг цуглуулж морь жилийн 10 хүнийг одоо янз бүрийн насны хүмүүс багш насны зураг нь 12-тай байх нь. Тэгэхээр надаас ахмад хүн надаас залуу хүн ч орох байх. Тэгээ 90 оноос өмнө нөгөө цагаан сар тэмдэглэсэн тийм дурсамж байдгүй. 20-той байсан. Малчны баяр гэж нэрлэдэг байлээ шүү дээ. Манайх малчин байгаагүй учраас бид нар хизээ цагаан сар тэмдэглэж үзээгүй. Тэгээ 90 оноос хойш цагаан сарын тухай яриа болсон л да. Тэгэхээр энэ цагаан сараа ядаж айж ичлгүй тэмдэглэдэг болцсон маань энэ 92 оны үндсэн хуулийн лач шүү дээ. Цагаан сарыг хоригддог нь буруу юм аа. Хүн болгон эрхчлөөтөө юугаа шүтнө уу, юугаа тэмдэглэнэ үү гэж ингээл эхэлсэн шүү дээ. Тэгэхээр бол шинэ үндсэн хуулийн ач холбогдлыг хүмүүст тайлбарлаж ойлгуулдаг одоо хамгийн энгийн юм энэ цагаан сар болчиход байгаа. 90 оноос өмнө ямар байсан өөрөө сайн мэдэн шүү дээ. Заавал ажлын өдөр тааруулж, заавал цаг бүртгэдэг. Тэгээ ууц мууц тэр улбоо энэ байж болдгоо. Тийм одоо нийгмээс өнөөдөр бидний хүрсэн байгаа өндөрлөг энэ бага хугацаанд бол их л юм амжуулсан. Ядад цагаан сараа тэмдэглэдэг болсон. Тэгээд цагаан сарын шиний мэндийг дэвшүүлж байна. Баярлалаа. Та морь жилтэй байна тий? Морь жилтэй. Баяр хүргэе. Одоо энийг Эрдэнэтэд нэг ийм гаргасан байлээ л дээ. Зүгээр тухайн хүн л үзэл бодолтой. Морин жилд монголчууд өөдлсөн маш олон баримтуудыг гаргаж ирсэн байт юм билээ.
бас нэг сони юм те дандаа морин жилд үүдсэн. Цагаан морин жил. Тэг их олон морин жилүүд бас нэг тийм байгаа. Эр хүний одоо чийсэл жил чи сайхан жил шүү дээ. Хамгийн хямралтай жил. Сайн сайхан нөхсөн ер үед байна те. Уртнаас ч удаан жаргаараа. За баярлалаа. За баярлалаа.